Сайн байцгаана өрх мөндөд үзэгчтэй ингээд Max Power авт хөтөлбөр маань эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаарт Улсын драмын эрдмийн театрын найруулагч Батхүн маань оролцоод байна. Юу их капитал юм яа. Баг тойрог дээрээс ингээд ааж хөрүүлээ бараад хаазаа юу тохируулах чухал юм байна л да. Сүүлийн тойргуудыг арай нэг дөхүүлэх чайн аядаж энтер байгаас. Гарын баруун гар бочоо нэлээ өгчих юм байна чи. Мөн энэ дугаарт манай Black Team-ийн гишүүн Амраа маань дрифт хийж бас багшлагаар хүрэлцэн ирээд байна. Урд нь ийм спорт машин нарийн дрифт хийжсэн эсвэл энгийн ч юм уу сонирхдаг болохоос хийж үзээгүй шүү дээ. Чи бас өөрийн урлаг байгаад байгаа шүү дээ. Спорт ингэж би мань мэт нь бол барахгүй бахаа зүгээр. Тийм. Бас таны бас машиныг харлаад бас сонирхдаг болохоор яалч бас гоё спорт болгоод янзлж эхэлж л байгаа юм шиг байна. Обод нь сайхан байна да. Ободнаас өөр юм. Энэ ободыг одоо iDrift-ийн холбоо авч ирсэн. Тэгээд холбоогоос энэ ободыг авч ирсэн юм байна. Спорт амралтсаатар тавьж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг жоохон тэгээд нэг чром хэлжүүл нэг VIP маягтай болох сонирхолтой. Тийм л бодолтой. Бас VIP ёо тоноглол клубэд бас тусдаа бас байдаг те. Тэр стилээр юу тоноглох гэдэг. Тийм тиймэрхүү стилээр байна. Тэгээ би ч бас урд нь VIP Crown автоклубт байсан. Тийм тэнд байж тахта 180 үстэй Crown байсан. Тэгээ одоо нэг жоохон янзлж удах санаатай л. Одоо дөнгөж эхэлж байгаа юм шүү дээ. Ободнаас эхлэв. Тийм обод авч ирчихлээ. Тэгээд хараа. Тэгээд ободоор бахархаад явж штэ. Хоёлаа жолоочтойгоо уулзаад нагашны техникүүдийн хийгээд танд бас зааж өгөх бах. Тэгээ заагаад өгмөд нас тэр заасан явгаанаас хийгээд. Энэ бол миний бодлоор болчих байх бол энэ чадчихсан. За ороод ирсэн. За иймэрхүү трюкүүдийг бол ер нь хийштэй. Яа мэдгүй байна. Ингээд нэг 3 тойрчул тэгээд болчих гал. За энэ ястыг хэцүү дийж байна да. Тэгээд ер нь машиндаа суухаас өмнө хийлвэл одоо нөгөө анх удаа ер нь спорт машин барьж байгаа хүн болохоор ер нь автомат хэрэг зүгээр өдөө эхний ээлжинд тэгээ автомат машинтай ирсэн. Тэгээ хамгийн гол нь бол хаазаа л яг тааруулах нь чухал. Хаазаа хит өндөр байх юм бол багасаал ер нь явчихна гэсэн үг дээ. Тэгээ яг явандаа газар дээр хилээд өгчүүл арай зүгээр байх. За таны ер нь сэтгэл суухаас өмнө мэдгүй. Би одоо урд дээр юун дээр дээр бас энэ дрифт шоун дээр хөтлөж хийж яхад одоо ганцаа ойлоо ганцоогийн машинд нэг дрифт хийж яхад сууж үзсэн хажууд их л хэцүү юм шиг. Тэгвэл одоо хажууд нь суугаад эхнийгээ юмнуудыг заалуулаа. Тэгээд өөрөө биеэр хийнэ гэдэг бас арай өөр кайф, арай өөр мэдрэмж байх болоо тий. Халдаа мэдээж байх. За тэгвэл дрифт хийцгээе.
ингээд дарчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тавихтаар ч өмнөч өөр байранда хальтыг харсан надруу байна. Тэр барьж аваа жобыг харсан. Many diamonds dangling. Bag full of money we strangling. Hate me, fry me, bake me, try me. All the above cause you can't get in. I don't want no problem. Because me professional. Make you shake your cats up, thank you. Haters take it personal. Like a Canada, tight heads out now, talk. Oh, that's bold, not my money, that's all. Such. Одоо санитар одоо яг бүгсэнгээд огцом хаяад эхэлж байгаа. Түүн бол хааза хасчих. Тэгээд бас асфальтны ч аль хэсэг нь гулгаж, аль хэсэг нь зуралтай тиймээ харуулаа. Одоо Стилгүй хэцүү. одоо нэг бүгсэн ингээд яг хаяад эхэлсэн шүү дээ. Түүнээс нь өрүүлээ тавиад. Чи одоо за энэ ч хай гэдэг хэлээд гэсэн. За өрүүлээ 50 гол чинь цаашаа ирнэ. Өрүүлээ хаазаа төгрөж. Хаазаа. Одоо шууд ингэж бүр амархан юм. Өрүүлээ нэгт рүү харсан дарч. Тэгээд өрүүлээ хөдлөхгүй зүгээр хаазаа. Орны өрүүлээ дарч. Хаазаа одоо одоо санийх шиг жоохон доороо ингэ эргэж заяа. Тэгэд эргэж жагаад өрүүлээ айж мааж мөн торгоод хөрүүлээд явчихсан. Тэгэхээр жоохон түрээ өргөж. За одоо ингэ өрүүлээ нэг хандтаа. Одоо хаазаа санийх одоо энэ өрүүлээ гоо. Хаазаа багсаад одоо яг бол. Яг санийх шиг. Тэгээд хаазаа жоохон өндөр боллоо. Я бодож дахиад одоо юм. Одоо яг санийч бол арай дүүч. Одоо хаацаа жоохон асаад өрүүлээ. Яг одоо юм. Одоо цааш гараад. Одоо л арай дээр болж байна. Арай дээр. Тэгэхээр хамгийн эхлээд тэр нөгөө жижиг тойргийг өрүүлээ нэг тал руугаа хандлт дараад иргэдэй. Яг доороо машинч өөрөө иргэд ирнэ шүү дээ. Тэгвэл найж өрүүлээ цааш нь дараад тойргоо жоо томруулаад. Чинь ер нь бол томор тойрох нь хэцүү гэсэн. Хамгийн гол хаазаа яг харуулж. Одоо хаазаа. Одоо өрүүлээ өөрөө ор замтай явчих байгаа. Одоо яг санийх шиг сурвал илүү ихтэй байна. Жижиг тойргоосоо жоохон өрүүлээд явчих. Эндээс нэг том тойр гэж үзээ. За тэгээ болъё та. Яг санийх шиг чал тэгэхээр хаацаа жоохон. Одоо гарч илж гинэ. Гарч илж. Нилээл хат байд юм шүү дээ. Гिचүүл идэв юм байна да энэ. Хийж үзлээ шүү дээ. За. Их капитал юм яа. Ер нь сүүл рүүгээ бол ер нь төгсөр баг сурчиж байгаа юм шиг. За сургаж ааш юм бэ. Зүгээр сая бол манай залуу бол хин бэлээ манай залуу шинэ танилцаг байгаа байна. Батхуу тийм амар тийш. За. Амар тийш сая хийж тэр баг тойрог дээрээс ингэж ааж хөрүүлээ. Бараад хаазаа ер нь тохируулах чухал юм байна л да. Тэгдий сая аваа гайгүй тэр сүүлийн тойргуудыг арай нэг дөхүүлэх чайн аядаж интернээс. Би бас өмнө орж исэн BMW гонж үзсэн л дээ. Айгүй хэцүү юм билээ. Би бол чадахгүй юм билээ. Гарын баруун гараа бочоо нэлээ өгч юм байна чи.
Тэгэхээр Батбагт маань бас асуух бас нэмэлт юмнууд байгаа ах гэж бас бодож байна. За. Сая Батгүй эргэж үзсэн. Тэгээ ерөнхийдөө бол айгүй тийм авиастай юм байна. Айгүй хурдан сурахаар анхан ер нь барьж үзэж байгаа хүн гэхэд ингээд хажуунаас нь хэлээ за ингэ шүү тэгээ шүү гэхээр айгүй нөгөө хүлээж авах та амар бас энэ бас нөгөө урлагийн хүний онцлог байж магадгүй гэж бодлоо. Ерхөөр бол сурахаар юм байна. Тэгээ миний машин бол тэгээд одоо яг анх орж ирснээс хойш би унаад нэг 2 жил гарсан болж байна. Яг орж ирэл аа. Тэгээ дүнгиж гайл дээр бууцсан багт манай нэг найз байдیں۔ Манай одоо л манай клубын гишөө, тимийн гишөө. Тэр нэг би бол анх бол спорт машин ерөөсөө мэддэггүй. Мотоцикл ундаг байсан. Тэгсэн чинь гээ чи мотоцикл аваартаа ер нь хэцүү шттэ. Чи ямар ч байсан нэг 4 дугуйтай мод жонсон дээр гээд. Тэгээ би ерөөсөө мэддэггүй шттэ. Чезер гэж ямар машин байдгийг, турботой машин ямар байдгийг ер нь мэддэггүй байсан чинь. За тийм машин бууцсан байна. Энд ийм машин байна гэж наваа дагуулж явдаг бүр залхатлаа явсан л эхний. Тэгээ би ерөөсөө мэдэхгүй байж байгаа л нэг гайл дээр нэг цагаан чезер буусан гэж байна. Тэгээ очиод үзээд хоёулаа үзээд тэгээ наваа дагуулж яваад. Тэгээ барьж үзээд ер нь зүгээр энгийн машиныг бол хамаагүй хүчтэй өөрөөс учраас за ер нь авъя даа гэж шийдээ. Тэгэл анх аваад энэ спортыг сонирхож эхэлж байгаа л гэсэн үгтэй. Тэгэхээр чинийх ер нь орж ирэхдээ өөрөө цаанаас Японд тоногдсон байсан гэж байна. Тэгээ ерөнхийдөө Японд бол анхан шатны юмнуудыг хийцэн байсан гэлээ. Би бол тэгээ тэр нэмэлт юм хийдгийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгэл очисон чи харин кулер гэдэг юм бүргэлтийн тийм системтэй юу гэдэг тэр мөрөнд хүртэл өөрөө хийцэн байлээ гэдээ надад хэлсэн. Тэгээ ерөнхийдөө би юу ч мэдэхгүй байхдаа л авсан гэсэн. Яг найзынхаа өгөөрөө ороод тэгээ найзтай ер нь бол их баярлдаг. Ер нь бол найзын л машин юм шүү дээ, тий? Тэгээ найзын зөвсөн, найзын сонгож өгсөн машин. Тэгээ ер нь бол их сайн машин авсан гэж боддог. Тэгээд одоо Батбагын хувьд юу нэг асуух юм байна уу? Одоо намайг бас нэг тийм хүн уруу татаасаад гэж би бодож байна. Тэгвэл очиод авчмаар юм байна да ер нь. Надад бол миний хувьд бол их таалагдлаа. Би турботой машин. Би ч бас нэг урд нэг бүр дээр нөгөө B4 дээрээс байна. Subaru. Тэр чинь боксер мотортой чинь багад юм яриадсан. Постор бодоо боксер мотортой. Тэгээд би тэрний чинь яг нөгөө гიშгээс өөр юм мэдэхгүй. Тэгээд гიშгээ явуулт тэр чинь бензин хөвлөөл. Тэр чинь жон гიშж уул чинь 30 гараад идчихсэн. За болио байлаа гэдэг. Ингийн машин авч явж. Тэгээ одоо тэр ид чидийг нь одоо амталж хэлж байна шүү дээ. Тэр нь Чезер би босод нөгөө одоо винүүдээс ямар ч юм ялгаа нь юу гэдэг юм. Ер нь бол мотор нь мэдээж турботой 2.5 мотортой. Тэгээд дээр нь одоо жижиг сажиг юмнууд аягүй их өөр л дээ. Одоо жишээ нь Торусны Пиланц гэдэг энгийн чезерүүдээс том. Мэдээж нэг хүчтэй моторыг зогсоохын зорилт тул. Тэгэл гар мар гээл юмнууд нь жоохон өөр. Тэгээ манайхан болохоор зүгээр нэг энгийн чезерийг бол ийм болгочтой гэж боддог. Энэ бол тийм шүүлдүүрээс өөрөө турботой мотортой нэмэлт тоноглох зориулттай тийм машин байдаг. Зүгээр ер нь ингээд зүгээр нөгөө тавгаар ASMS гэдэг дээ шүү дээ тийм. Ингээд таврууд дээр юм турбо нэмэлтээр тавьж болдог шүү дээ. Тавьж болохгүй. Мотор нь бол заавч мотор солино, хоров солино. Тэгээд дахиад тэр торусны аппаратууд гар мар гэж солих ажил бол аюу их болчихно гэсэн. Тийм захилгааны нөхцөл солино. Чих ажил удажсэн шууд төөрөөр виг нь аваад унтсан дээр юм. Тэгээ ер нь бол тэгээд яг зориултын спорт машиныг аваад тэгээд тэрүүн дээр нэмэлт юмнуудаа хийгээд тэгж унсан дээр. Тэгэхгүй бол анханаас нь аваад босно гэдэг чинь бас бол аюу тийм хэцүүлтэй. Шантрах юм гарна. Тэгээ шантрах юм гарна. Тэгээд тэр босгож байгаа машин чинь бас зарим нэг дангийн хоорондоо таахгүй зүрн манайх нар нөө монголчлно гэж ярьдэн штэ. Тэгэхээр саад бэрхшээл ихтэй. Ер нь энэ спортыг сонирхож байгаа залуучууд болохоор яг өөрсдийнхөө сонирхлын дагуу нэгдэж хийж байгаа учраас тэгээд аливаа саад бэрхшээл гарах бол найз нөхөд бүх талаасаа дэмжиж туслаад хамтраал хийж л явдаг юм да. Гэтэ та нэг би харж ирсэн л да нөгөө BMW чи бас яг энэ төөрөөр ийм мотор тавьсан байх шүү дээ. Тий. Манай одоо тэр BMW дээр бас яг ийм Чезерийн 1JZ гэж явдаг. Мотор нь турботой мотор тавьсан. Англи нь энэ мотор болохоор ерөнхийдөө эдлгээ даах чадвар нь илүү. Бол манай уур амьсгалч өөр айгүй нөгөө эрсдэс учраас сайн мотор байхгүй бол ер нь бол хэцүү шүү дээ. Тэгээд
Энэ таны машин чи энгийн зүгээр хөдөлгөөртэй гэдэг чинь шүү дээ. Энгийн ангиллын машин. Ер нь ийм машинаар солиог солихгүй. Соличмаар солихон байгаа мó. Асуу зураглалын клубын хүмүүст бол байх л ах л та мэдээж те. Ер нь мэрсэр байна. Энд чинь нөгөө бас анх авчдаг тэгэл хийх юм бензин дугуй гээл шантардаг хүмүүс байна. Шантрах үе бол их штэ. Бид нар ч ихгүй бол ер нь бүх Замынхын асуудал ямар байлаа замын гэж. асуудал ер нь тэгээ сүүлийн үед ч гэсэн зам ер нь их. Тэгээ манай хот ч гэсэн гоё болчихлоо шүү дээ. Зам бол ер нь том масстэй хэмжээгээр засарт орчлоо. Ерөнхийдөө бол ер нь хөгжөөл байна аль аль талаасаа. Тэгээд спорт автомашины холбоо гэж байгуулагдчихлаа. Нэгдсэн ер нь үйл ажиллагаанд орчихно гэдэг чинь ер нь цаашдаа хөгжихтэй арай амар болчихж байгаа гэсэн үг. Тал талд өөр юм хийгээд байхгүй. Тэгэд би бас нэг юм сонссон л та. Энэ жилийн хувьд бол энэ жилээс зохиогдож байгаа тэмцээн оролдоонууд ерөнхийдөө жолоочийг хамгаалсан каск тэгээ бас нэг карказ гэж ярьдэн штэ. Тиймэрхүү бэхэлгээнүүдийг хийсэн машинуудыг л оролцуулна гэж хэлсэн. Тэгэхээр чинийх бол одоо бол тэмцээнд оролцох боломжгүй л байна. Тий, ер нь бол тийм шийдвэр гарсныг ер нь зөв гэж бодож байгаа. Аль аль талаасаа мэдээж энэ ч нөө мэрэгжлийн спорт гэдэг үүднээс бүх юм мэрэгжлийн төвшөнд хүрсэн байх хэрэгтэй тий. Хамгаалалт, каркас, каск, комбинезон өөрөө машин нь ч гэсэн яг шаардлага хангасан байж тэмцээн уралдаанд орсноор бид нар илүү их үзүүштэй зүйлийг бусдад үзүүлж чадна. Одоо бол бас нэг шат бид нар агчиж байгаа гэсэн үг байхгүй. Хуучны үе шигэ биш гэсэн үг. Дуртай нь ингээд Тийм, дуртай нь биш, өөрийгөө сайн бэлдэн, машинаа сайн бэлдэн. Тэгэхээр бас бидний хувьд бол илүү хариуцлагатай, илүү бас ур чадвараа гаргах тийм боломжийг бас бүрдүүлээд өгчөж байгаа гэсэн үг л дээ. За үзэгчтэй ингээд Max Power хөтөлбөрийн үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Ингээд дрифт шоуны талаар бяцхан мэдээлэл өгөхөөр Fortuna клубын ахлагч Бэлгэн маань студид маань хүрэлцээрээд байна. Тэгээд юуны өмнө үзэгчтэй ихлэ мэдлэг. Мэдээж би Fortuna клубын ахлагч Бэлэг сайхан гэж юм байна. Тэгээд ерөнхийдөө шоуны талаар эхлээд мэдээлэл өгөөд хэдэн сарын хэдэнд болох гэж байна. Манай шоу болохоор 5 сарын 17-нд болно. Тэгээд хүйдлээ худаг буюу Монгол наадам цогцлборт болох юм. Тэр өдөр өглөө 10-аас эхэлнэ. Тэгээд эндээс тэнд нийт 50 тамирчин оролцсон. Энэ зуны нийт 5 тэмцээний эхний тэмцээн болж байгаа. Одоо энэ жил болохоор юугаар онцлогтой вөхөр Монголын мэрэгжлийн спорт холбооны нэрэмжтэй одоо тийм энэ жил одоо тамирчид эхнээсээ ингээд 1-р раундоос ороод манайх раунд 1 гэж явж байгаа л да. Раунд 1 эхний тэмцээн. Энэ тэмцээнд ороод оноогоор ингээд шүүгдээд хамгийн сүүлд оноогоо цуглуулад явна гэсэн. Бүтэн жил одоо намар хүртэл оноогоо цуглуулна гэсэн. Энэ нийт 5 тэмцээндээ. Тэгээд финал дээр нийт 16 тамирчин оролцсон. Тэгэхээр одоо манайх эхний хүмүүс одоо нэлээд хариуцлагатай тамирчид. Сая өнгөрсөн сард зохион байгуулагдсан VIP Crown клубын хот клубын зохион байгуулсан тэмцээн болохоор зүгээр нээлттэй арга хэмжээ. Энэ зуны одоо. Одоо бол жигнэсээ яг тамирчид нь оноогоо цуглуулад каска амсууд, хувцас амсаа, шатдаггүй хувцас амсаад, машин тэрэг нь бүрэн гүйцэд яасан. Одоо энэ дээр бүр тамирчдыг ер нь сайн ялгаж яаж юм л да одоо бас хаамаагүй тийм энгийн машинуудыг оруулахгүй илүү жоохон левел дээшилж байгаа гэж. Тоноглоод нь бүрэн бүтэн байх. Тэрийг маш сайн бид нар анхаарч байгаа. Тэгээд ер нь тэгвэл одоо танах чинь раунд 1 гэж шүү дээ. Энэ тэмцээн дээр ер нь үзэгчдийг татах тий. Эхний одоо дараагийн тэмцээнүүд мэдээж танахаас бас өөр онцгой юм байх л бах л та. Энэ удаагийн энэ танаа зохион байгуулж байгаа тэмцээн нь юугаараа онцгойж, юугаараа үзэгчдийг илүү үзүүштэй юм үзүүлэх талаар зорж байна. Нэгдүгээрт болохоор зам болно нэлээд тамирчдын чансаг шаардсан нэлээд том зам болно. Тэрэн дээр болохоор нэлээд
өнцөг харах, одоо хоёр машин араасаа бааталтах юм юу л маш сайн анхаарч яаж байгаа. Тэгэд бус шоунуудаас арай өндөр хурдаар иргэн одоо тамирчдыг бас нэлээд ялгаж оруулж байгаа болохоор тэгээд арай илүү чадвартай тамирчид орж байгаа. Хоёрдугаарт гэвэл сая өнгөрсөн тэмцээнд орсон болроо маань дахиад оролцсон. Одоо эрчүүдээс юугаараа тутах уу гэд нэлээд рейтинг дээгүүр байгаа. Тэгээ манай клубээс болохоор нэг Азаа гэдэг охин бас бэлдэж оруулж байгаа. Ингээ хоёр охин одоо энэ тэмцээнд одоо хоёр охин орох юм. Ямар машинаар оролцож байгаа юм? Grand Mark 2 IRV гэдэг. Тийм манай нөгөө Fortuna ихэнх нь ер нь Grand Mark 2 байдаг. Бус клубүүдээс ялгууртай. Саяны өнгөрсөн зохиогдсон замтай бол адилхан уу? Арай өөр. Финал нь арай өөр. Өөр юм уу те? Одоо танаа ингээд юу яаж байгаа тавьж байгаа замууд ингээд дараа чи нөгөө клуб нэг адилхан явна. Адилхан ингээд явагдсан байна шүү дээ. Тэнцээ гэдэг утгаараа одоо орж. Төрөөнийх болохоор нэг шоу орох уу. Зүгээр одоо нөгөө үзэгчдийг татах маягаар эхнийх нь бол явсан юм шүү дээ. Үзэгчтэй өөр барих сюрпризүүд гэвэл өөр барих одоо илүү их бус тэмцээнүүдээс бас илүү их одоо дрифтинг нэлээд чадварлаг үзүүлбэрүүдийг тэн дээр харах болно. Хоёрдугаар RC-гийн 5 машин ийм одоо хараадаг үзүүлбэр үзүүлнэ. 5 машин талбай дээр хүмүүсийг бас хоёрдугаар нэгдүгээр үеэс хоёрдугаар үе шилжих хооронд үзүүлбэр үзүүлж хүмүүсийг баясгах болно. 1 2 3 дугаар байр эзлүүлнэ. Тэгээ тэн дээр чинь ингээд ихний 10 тамирчин ингээд оноолтороо дээш ороод ирнэ штэ. Тэр болохоор ингээд 2 дугаар раунд 2 дээрээ дахиад бичигдээл нөгөөдөгт нь дахиж оноо нэмэгдээл яваад байгаа байхгүй одоо 5 тэмцээн дээр ингээд бүгд нэмэгцээр байгаа левел хамгийн өндөр 16 тамирчныг ялгаж шигшиж хамгийн сүүлийн намар 9 сарын тэмцээнд оролцсон. Ер нь одоо танах зохион байгуулалт нь 6 сар, 7 сар, 8 сар, 9 сард ямар аль клубүүд одоо манай шоуны дараа болохоор Black Team зохион байгуулалт 6 сард гэсэн. Тэрний дараа V6 байгаа. 7 сар. Тэгээ бид нар ингээд бүх зуны 3 сараа ингээд ер нь график гаргаад бүгдийг дараа зооцсон. Энэ зуны шоунууд бүгд тавлагдсан байгаа. Энэ зуны бүх шоунууд Монгол наадам талбайд болно. Хөдлөөд. За баярлалаа. Манай студид ирж өөрснийхөө зохион байгуулж байгаа дрифт шоуныхаа талаар, тэмцээнийхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Чамд баярлалаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн талаар санал хүсэлтээ доорх Facebook хаягаар ирүүлээрэй. Max Power хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.